Сайн байцгаана уу хүмүүстээ та бүхэнд орой мэндийг хүргээд шин сувд телевизийн орон нутгийн үйл явдлын тайм шинэ мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулахыг урьж байна. Өнөөдөр 3 дугаар сарын 17-ны өдөр аймгийн хөгжим драмын театрт Монгол улсад үндэсний зэвсэг төчөн үүсгэн байгуулагдсны 95 жилийн Монгол цэргийн өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Эхэнд нь товч түүх өгүүлээ. Дийлэнх судлаачид тэр дундаа манай цэргийн урдаа барьдаг судалгааны байгууллага Батлан амгалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд хүртэл яг таг тогтсон он тоололгүй. Ерөнхийдөө Монгол цэргийн алдарт бадарч байсан 13 дугаар зууны үеийн Монгол дайчдын замын талаас манай цэргийн түүхийг эхлүүлэхэд буруудахгүй юм үтсэн байдгийн байна. Монгол цэргийн хурлаг Монгол хүн бий болсон цагаас үүсэн хөгжиж ирсэн байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрч тиймээс жил бүр 3 дугаар сарын 18-нд нийтээрээ ясалдаг зэвсэг төчний баярыг Монгол цэргийн өдөр болгочих юм бол бүх цаг үеийн цэрэг дайчдынхаа гавьяаг мөнхлөх боломжтой гэж үтсэн байдгийн байна. Энэ саналыг Батлан амгалахын сайд дээр ажиллаж байсан болдоо улсын хурлын гишүүн Батуул нартай хамтран хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулахаар болж төслийг хамтран санаачилж улсын хурлд улсын баатрын нэрээр өргөн мэдүүлснээр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлтийг оруулж 2011 оноос эхлэн орон даяар Монгол цэргийн өдрийг ёслон тэмдэглэх болжээ. Ийхүү Монгол цэргийн өдрийг ардын журам цэргийн үүссэн 3 дугаар сарын 18-ны өдөр шин цагийн зэвсэг төчний ойтой хамтдах нь тэмдэглэх болсноор эрэмбий зэрэгтэй дайчин уламжилалтай Монгол цэргийн яруу алдарт түүх наад зах нь 2000-аар урагшилсан түүхтэй юм байна. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн засаг дарга Батлан хамгаалах газрын дарга Батбасран мэдчилгээ дэвшүүлж байна. 2015 оны ажлаараа манай Дорнот аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб маань улсдаа тэргүүлсэн мөн шүүгэн шийдвэр гүйцэтгэх алба маань системийн хэмжээнд улсдаа бас тэргүүн барьжсэн юм амжилтыг үзүүлсэн. Мөн өнгөрсөн онуудад манай домог түүхт халахгүй хилийн техник 98 дугаар анги маань цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнагдсан. За мөн аймгийн төвийн хилийн техник 132 дугаар анги мөн цагдаагийн газар маань цэргийн гавьяаны одонгоор тус шагнагдсан ийм сайхан амжилтуудыг бас үзүүлсэн байгаа. Энэ бол манай үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай шинжлэх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг бас өндөрөөр үнэлсэн. Тусгай тогтнолын төлөө манай дорночдын оруулсан хувь нэмрийг бас өндөрөөр үнэлсэн ийм ажлыг үзүүлдэг гэж бид хүм үзэж байна. Тийм учраас энэхүү өнөөдрийн болж байгаа энэ Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурлын маань үйл ажиллагаа үнэхээр ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөж байна. Тэгээ одоо нийт ирчүүдтэй нийт одоо энэ цэргийн албан хаагчдаа чөлөөнд байгаа ахмадуудаа Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье. Хүннүгийн үеэс Улбаатай 2011 оноос хойш тэмдэглэн байгаа Монгол цэргийн өдрийг тохиолдуулан шагналын хур болоо. Аймгийн тэргүүний ажилтны цол тэмдгээр хилийн тэг 198 дугаар ангийн захирагч Хурандаа Батбаатар, хилийн цэргийн тэг 132 дугаар ангийн сэтгэл зүй мэдээлэл соёл сурталчилгааны албаны соёлын төвийн дарга Ахмад Дашним, аймгийн онцгой байдлын газрын техник тоног төхөөрөмж хариуцсан инженер онцгой байдлын хошууч Үнэнбат, зэвсэг төчний тэг 65 дугаар ангийн тэг 85 дугаар салбарын тасгийн захирагч Ахлах цахилгаанчин ахлагч Ган зориг, зэвсэг төчний тэг 65 дугаар ангийн тэг 85 дугаар тусгай ороотын радио телеграфчин Игц зэг, Хэрдэн сумын 7 дугаар багийн хуваарь хөдөлмөр эрхлэгч Атарбат нарыг шагналсан болоо аймгийн засаг даргын хүндэд жуух хүчгээр хилийн тэг 132 дугаар ангийн жолооч Эрдэнэт, онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 52 дугаар ангийн гал сөнөгч Ууган баяр, зэвсэг төчний тэг 65 дугаар ангийн тэг 85 дугаар тусгай ороотын захирагчийн орлогч зэвсэг техникийн дарга Ахмад Отгон баяр, дайчин алдар 1 медалаар хилийн тэг 198 дугаар ангийн захирагч Хурандаа Батбаатар, дайчин алдар 2 медалаар аймгийн засаг дарга Батлан хамгаалах газрын дарга Бадамсран, хилийн тэг 132 дугаар ангийн захирагч Хурандаа Дэлгэ, хилийн тэг 275 дугаар ангийн захирагч Хурандаа Батмөнхөө, хилийн тэг 306 дугаар ангийн захирагч Хурандаа Болдбаатар, хилийн тэг 132 дугаар ангийн захиргаа хүний нөөцийн албаны дарга хошууч Наран Цэцэг нарыг эх орны төлөө 1 медалаар аймгийн засаг даргын тамгын газрын дарга Батүлзээ, аймгийн тамгын газрын цэргийн штабын офицер хошууч Ган зориг, эх орны төлөө 2 медалаар аймгийн цагдаагийн газрын дарга Дэд Хурандаа Ариунбат, тамгын газрын цэргийн штабын офицер хошууч Ган Сүх, аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга Дэд Хурандаа Нар Мандах, зэвсэг төчний 329 дугаар салбарын захирагч асан Батуулт, эх орны төлөө 3 медалаар аймгийн онцгой байдлын газрын жолооч аврагч ахлагч Амар Баатар, политехникийн коллежийн захирал Инх Жаргал, Дорнот хаан банкны захирал Түмэн Заяа нарыг шагналсан байна. Ингээд Монгол цэргийн баярын өдрөөр ингээд дайчин алдар 3 хөрөн 3 гэдэг ийм цэргийн медаль авсанд баяртай байна. Би онцгой байдлын албанд 20 жил ажиллаж байгаа. Ингээд нийт цэргийн албаа хаагчид бүх мөрц нэгднүүтээ цэргийн баярын мэнд хүргье. За та бүхэн өнөөдөр Монгол цэргийн
орчин үеийн цэрэг үүсгэн байгуулсан 95 жилийн баярын мэнд хүргэе. За өнөөдөр Дорнот аймгийн тэргүүний ажлын цол тэмдгээр шагнууллаа. За маш их баяртай байна. Хурлаатарын их баатар зэвсэг төвчний шатхууны офицер мэрэг ажилтай. За Монгол улсын зэвсэг төвчөнд ажиллаж байгаа офицер ахлагч, чөлөөнд байгаа офицер ахлагч нартай орчин үеийн цэрэг үүсгэн байгуулсан 95 жилийн баярын мэнд хүргэе. За өнөөдөр зэвсэг төвчөнд 11 жилдээ ажиллаж байна. 2007 оны ахлагчийн суулгыг төгсөөд зэвсэг төвчний 160 дугаар ангид хамлагдаад тэгээ 2015 онд тус ангид томилогдож ирээд ажиллаж байна. Өнөөдөр ахлагч цолоор шагнацтай маш их баяртай байна. Мэдлэгээ төвшүүлэх байна. За энэ завшааныг ашиглаад ангийнхаа нийт бүлтгөнд Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе мөн чөлөөнд гарсан аав Бацаахандаа баярын мэнд хүргэе. 7 хоног цэргийн баярын тохиолдуулан зэвсэг төвчний 302 дугаар ангид зохион байгуулсан чирэгчлийн буугай тэмцээнд багаараа 20 дугаар хайранд орсон баг. За нийт зэвсэг төвчин болон хилийн цэрэг нийт мөрдсөн цэргүүдтэй баярын мэнд хүргэе. Тэгэхээр Монгол цэргийн баярын өдөр өнөөдөр энэ Дорнот аймагт үйл ажиллагаа явуулж байгаа тусгайсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудын донд зохион байгуулсан уудлагын тэмцээн тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. За мөн энэ өдөр бол бас эх орны төлөө 20 дугаар медалаар шагнуулсандаа баяртай байна. Ингээд хамтран ажилладаг онцгой байдлын албан агчдад ажлын өндөр амжилт хүсье. Нийт мөрдснэгт хамт олон найз нөхөд мөрдснэгт нөхдүүдтэй эр цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе.